Ард түзөө үзүүлж байна. Зуун настай ээж 3 дугаар хэсэг. Давчин будыг хаяжгаад төрүүлээд давхичмаар санагдавч будын асуусан асуултанд хайнх шиг хариулан сэтгэл дотроо яаран адган явлаа. Давчин хажидад сэтгэл алдарсныг нь мэдээгүй буд давчинг нилээд яарад байгааг анзаарч энэ хүүч гэрлүүгээл яарч байна да. Аргагүй дээ. Ямар гэрээсээ холдож үтсэн биш хэмээн давчинг өрөвдөх бодол будад төрж байв. Гэрийн бараагаа харсан давчин сэтгэлэн догтлон байлаа. Уян дээрээ буухт нь хажид гэрээсээ гарч ирэв. Тэрээр тэгш цагаан шүдээ ярайлган инээмсэглэж угтан ирж аавтайгаа мэдлээд мөн давчинтай мэдлэхэд давчин өгийн зөрүүгөө тэрэн авч ямар их санваа гэж хэлмээр санагдсан ч чадсангүй. Харин баярлсан сэтгэлд нь агаар дээр нисэг мэт мэдрэмж төрж хаждын мэндийн хариудч минь тусгүй хурган малгайгаа тас базан төгдөрч тэвдэв. Довчин гэртээ ороод аав ээжийнхээ асуусан асуултанд ёс төдий юм шиг цөө үгээр хариулт суухдаа өндөлзөн буд дархныг орох гэж яарна. Хам хум цайгаа уучгаад буд дархныг орвол довчингийн нүдэнд хажид улам хөөрхөн болсон мэт харагдлаа. Эчингүүрэн харцан улааж нөгөө хөөрхөн сэтгэл татам инээмсэглэлээрээ довчингийн сэтгэлийг хөвсөлзүүлж байлаа. Буд их нэртэйгээ нутаг орны талаар ярих зураа. Орилоо дам бирж гэр барилцлаа. Дамбын хүү нөгөө очир нь эхнэр авах насанд хэдийн хүрч. Дамбын санаа нь манайтай сүү тавих санаатай дага. Гэхийг сонссон хаждын нөгөө хөөрхөн инээмсэглэл нь гинэд алга болж царай нь хувраад. Аава, та юу гэсэн бэ? Гэхдээ нь буд инээмсэглэн охинлуугаа харж. Алив миний охин химэн духан дээр нь үнэрлээд. Миний охины нас бага байна. Ядаж 16-7 хүрч байж болох юм гэсэн гэхэд эхнэр сэндэн нь дамбайх жуг нь тулхтай алил да. Даанч хүүг нь мэдэхгүй юм. Манай энэ хаждаас олон ах байх шүү гэв. Буд. За олон ах болоод юу шалэг гэж 5-6 насны л ах байх. Энэ жил 21 хүрч байгаа гэсэн байх шүү. Энэ хоёрын яриаг сонссон довчингийн уур хүрч хийж өгсөн халуун цайг ганцхан хүнтэрч хайчгаад гараад ирлээ. Тэрээр буд болон будын эхнэр сэндэн хоёрт уур нь хүрч байлаа. Уг нь өмнө нь тэр буд эхнэр сэндэн хоёр шиг ачтай буянтай хүн байхгүй гэж боддог байв. Одоо харин яг эсрэгээрээ болчихож. Хойноос нь хажид гараад ирэв. Тэрээр довчингийн хүрлийсэн ууртай царайг нь анзаарчгаж. Чи саяын аав ээж хоёрын яриаг сонсоод ууралчихсан уу? Би хизээч дамбын тэр хүүтэй суухгүй. Харин миний сэтгэлд нэг хүн бий гэхт нь догдолсон довчин тэр чин би юу гэхт нь хажид цаашлуулмаар санагдаж. Үгүй, манай нутгийн ганц баян дөгрийн хүү дарам загд гэхт нь нөгөө довчингийн догдолсон царай хүрлийн. Юу гинэ? Химэн лавдан асуугаад арайтай л уурандаа хаждыг аваад барьж аваад бацчихаа алдав. Тэрээр хамар сарталцсан байж ядан хүрлийгээд. Би тэр мө баяны хүү дарам загдыг шавхуурдад хайчих хэл да химэн ханцууга хоош болгон нүчүүд нь хорсолтой нарахгүй гялалзан уурлаад уяраагаа алхахт нь хажид. Худлаа тоглосон юм гэхтэл сая нэг тайвширч. Довчин энэ далдан эргэж ирэн хаждын хажууд шагаагаар татсан их өтгөн дунд лакхитл суугаад. Хүнээр тоглоод химэн маасайтл инээгээд. Буд ах намайг хизээ бүхийн багшид шав оруулах юм болоо. Болоогүй л гээд байх юм. Би удахгүй 18 хүрхэн. Сая отор дээр отрын адуучин залуучуудтай барилдаж үзлээ. Би 10-аад барилдахад ганц ч унаагүй. Буд ахын найз орилоо дамб намайг хараад юу гэсэн гэж. Энэ хүүхдийг зөв залчихвал сайн бүх болох юм байна. Харин буруу тийшээ залвал дээлтэхгүй араатан болох шинжтэй байна гэсэн. Би шалхуун шиг л бүх болмоор байна хэмээн адган хэлэх нь уур шиг том биетэй хэрнээ хүүхэд шиг дэндүү гинэн цагаан ажээ. Одоо довчингийн сэтгэлд хоёрхан л зүйл бодогдож байгаа нь нэгд нь хажидтай үргэлж хамт баймаар
Харин нөгөөх нь даншигын том цолтой бүх болох хүмүүсийн ярьдаг тэр том аваргуучиг бүх болохыг хүснэ. Гэртээ ирсэн бууд дархан довчинг хаждад сайн болсон гэдгийг нь эхнэрээсээ дууллаа. Будын ирсэн орой эхнэр сэндэн нь хаждыг гаднаас орж ирэхгүй утсанд будад "Нөгөө хажид хаашаа алга болчихов? Энэ орой үчээр" гэж өвөлснэ. "Өвгөө, энэ хажид довчин хоёр бие биендээ сэтгэлтэй болж гэхэд унтахаар хэвтэж байсан буд ухсхийн босож ирээд "Юу гинэ? Энэ үнэн үү?" гэснээ нэг оволцож ирснээ буцаад бодол болон хэвтэв. "За, юу гэсэн үг вүлээ?" Нэрээ. Жанжаа бариач манай хоёрын энэ сайхан нөхөрлөл сайн зүйлд хөтлөх байхаа гэж хэлж байсан үүнийг зөгөнсөн байж. "Гүү мөн холыг хардаг сүрхий хүн юм аа. Би жанжаа бариачид өртөө. Тэр хүн миний 5 хүүхдийг их барьж авсан. Өвдөж зовох тоолонд жанжаа бариачил аргадаж домондог байсан. Би жанжаа бариачид амлсан амлалтандаа хүрч ганц хүүгийн хаяандаа авч дархны ажил зааж 5 малыг нь адгуулж яваа. Би энэ айлыг гомдоож болохгүй. Тэгвэл жанжаа бариачид амлсан миний амлалт юу болох вүлээ? Би уг нь дамбын хүү очирт охиноо өгөх санаатай байдаг. Гэтэл манай энэ охинч эрх зөрүүд талдаа хүн цухилгасан зөвшөөрөхгүй шинжтэй байна. Би дамбад юу гэж хэлэх вүлээ? Энэ ихнэр эрт надад хэлэхгүй яав гэж бодсноо. За яах вэ хөөрхий? Энэ ээрүү вандангийнх яах вэ? Таргийн 5 ямаатай л айл. Хүн чанарын хувьд ч хөөрхий зүгээр л улс. Муу охиныг минь зовоохгүй байх. Гэхдээ охин минь эдний бэр болвол ахуй амьдрал хэр байх бол? Би ч амьд дээрээ түшиж тулаад байж болох юм. Гэхдээ байн хамт байж яаж чадах вэ? Тэр чадахгүй шүү дээ. Энэ довчинч барилтанд гисэн л хүн байна. Гэхдээ энэ хүнд бүх тохирохгүй байх шүү гэж нэг удаа жанжаа бариач хэлж байсныг нэхэн санаж байлаа. Жанжаа бариач нэг удаа будад хандан ихэд аминчлан "За будаа, чамаас ондоо надад итгээд үгээ хэлэх хүн алга. Манайханд ч бүх тохирохгүй юм шиг байна. Энэ ванданг харахгүй юу? Арай л амиа алдчихсангүй. Одоо энэ ганц хүүг нь уг нь бөхөөс хол байлгамаар байна. Хөгшин миний санаа нь дархан болгочих санаатай байна. Чи л нэг шаваа болгож аваад дархны ажилд дөртөө болгомоор байна" гэж хэлснийг буд сайн санаж байлаа. Оройхон орж ирсэн охиноо буд зэмлсэнгүй. Харин ч нэг бодлын таньдаг мэддэг хүнтэйгээ гал голомтой асаавал зүгээр ч юм уу гэж бодсон тэр харин одоо довчинг ядарсан айлын хүүхэд гэж харахаасаа илүү хүргэнэ гэж харах болсноо ойлголоо. 2 хоноод буд довчин хоёр буцлаа. Замын дурш буд довчинг битүүхэн харж явах өмнө нь харж байгаагүй мэт ихэд ажиглан. Уг нь элдв бодлгүй гэнэн цагаахан хүүхдэрээ хүн шүү дээ. Нэг бодлын энэ хоёроо айл болгочхоод хаяандаа буулгаж нэг зааж чиглүүлэн амьдралын дөртөө болгосон гэж хүлээн зөвшөөрсөн аястай бодох зураа элдвийг эргэцүүлнэ. Хаждын 2 эгч нь мөн л 17 8-тай л айлын хүн болсон. Ер нь охин ганц 2 жилээс хүнтэй суух нас нь болж уг нь чимдээр үргэлжлүүлэн бичиг үсэг зураг аман зохиол зэрэг юм заалах бодолтой байсан ч манай энэ хог эрхлээд гүйгээд ирж одоо ахаад хизээл яв гэж эхнэр бид 2 гэж энэ хогийг эрхлүүлээд бүр зангийг нь эвдэжтэй. Айлын хүн болохоор өөрөө л зүтрэх байх та. Ойрноос харин ээж нь ойр зургийн ойдол зааж байгаа гэсэн эх хүний зүнч аргагүй юм аа. Хөхцүү хүндлэн хатгаж чадахгүй эмэгтэй хүн гэж юу байх вэ? Хэн юм да? Ах эгч нараас олон дүү юм гээд эрхлүүлсэн ч миний муу охинч ухаантай да. Толгой дээр минь зул барих ганц хүн энэ минь байгаа юм. Энэ хархуу довчинч яах вэ? Хүн чанараар сайн ч гэсэн жаахан хэнэггүй хээгүй талдаа л хүн юм. Нэгэнт санаа сэтгэл нийлсэн энэ 2 хүүхдийг яах вэ гэж бодож явлаа. Харин довчин урч нь хашааны болонд хаждынхаа жижигхэн халуун гарыг атхан зогсохдоо ямар их аз жаргалтай байснаа санаж өөрийн мэдлгүй нүүрэнд нь инээмсэглэл тодорч яв. Ямар их санснаа мэдсэн довчин хаждын герт нь оруулмааргүй байсан ч хажид аав ээж 2 хүлээж байгаа гэсээр тэврээс нь эвлэгхэн мултарч ороход
Хойноос нь харан хоцорсон довчин шөнжин юу эсийг бодож нойргүй шахам хонсон билээ. Өглөө эрт боссон довчин хам хум гэртээ цайгаа уучгаад буд дархныг орвол буд. За довчин, хоёулаа эртгэн явнаа. Очиж байгаад Сэрэтэр гуруулаа нэг тийшээ явах ажаалтай. Яаралгүй нь болохгүй хэмээн богцондоо ойр зурхаан юм хийж суулаа. Сэрэтэр гэдэг нь буд дархны баг хүү. Довчингоос 3-4 насаар ах залуу бий. Хизээний гэрлэж гэр бүлтэй болсон хүн байдаг бөгөөд түүндээ л буд дархныхаа бүх юмыг зааж өгдөг юм. Буд дархан отрын гэртээ ирсний маргааш өглөөн нь цай ууд суухтаан довчин Сэрэтэр хоёр надтай маргааш Түшээд хаан аймгийн Эрдэнэ засгийн хошуу явнаа. Тэнд нэг дархан хүнтэй очиж уулзаж ирнэ. Та хоёрын аз заяа төшвөл тэр хүнд шав орж болох юм. Би энэ хүнээс их юм сурсан гэхэд нь довчин намайг бүх болгоно гэдэг ч худлаа юм байна да. Дархан болох гэж байгаа юм байна гэж бодож амжив. Гэхдээ довчин нэг бодлын будын энэ ерөнхий байдлыг хараад намайг хүргэнэ гэж хараад ингэж байна уу? Эсвэл эмээд минь амлсан амлалтаа биелүүлэх гэж ингэж байна уу гэж бодсон ямар ч тохиолдолд буд намайг хаяхгүй гэдэгт л итгэлтэй байв. Маргааш өглөө эртхэн мордсон тэр гурав зэрэгцэн эргүүллээ. Өдийн тал явсны дараа морноосоо бууж биеэ хөнгөлцгөөгөөд мордохдоо буд гинэт. За довчин, чи намайг бүх болгоно гэсэн амлалтаасаа буцаж байна гэж бодож байна уу? Ах нь чамайг эмээд ч намлсан амлалтаа биелүүлэх гэж зүтгэж л байна. Би хажид та хоёрын харьцаагч сайн мэднэ. Би хажидын эцгийн хувьд хэлэхэд чамайг би гадуурхахгүй. Нэгэнт санаа сэтгэл нийлсэн залуу улсыг би яаж хорих вэ? Хэрвээ чи манай тоогоонд орж байгаа хүний хувьд хэлэхэд би чамайг дархан болгоно. Гэхдээ чиний бүх барилдахыг чинь хорихгүй. Чи залуу хүн өөрөө мэднэ үз? Одоо Сэрэтэр та хоёрыг би аравжил дарханд шав оруулах санаатай өдрийн сайныг сонгоод ингээд явж байна гэхэд нь довчингийн нүур менчитлээ улаасан ч нэгэнт хажидтай үерхийг нь аав нь зөвшөөрч байна гэж бодохоор довчин баяртай байлаа.